За энэ миний би одоо анх удаа ингээд лайв хийж үзэж байна. Тэгээд энэ миний лайв болж байна болохгүй нөө. За байна одоо. За би одоо Өсгөл аймгийн Тосон Зингэл сумынхаа төрлөх сургуулийнхаа ойд ирж барилдаад өнөөдөр баяр наадам маань сайхан болж өндөрлж байна. За би нэг мэдээлэл ингээд одоо тав хүнтэй ингээд хүргэсэн юм аа. За энэ ямар мэдээлэл вэ? Одоо долфингийн асуудалтай ингээд мэдээлэл тав хүнтэй ингээд хүргэсэн. За 2019 оны 8 сарын өстөрч идэм байлаа. Найман сарын 9-ний өдөр одоо наадам зохион байгуулах хорооноос одоо ингээд над руу ярьсан. За ингээд таны шинжилгээний хариу ирлээ. Одоо таны шинжилгээний хариунд одоо ямар нэгэн хоройтой юм бодис илэрсэнгүй гэсэн тийм хариу надад өгсөн. Тэгээд би сая ингээд хэвлэл мэдээлэлээр ингээд үзэж явахдаа одоо наадам зохион байгуулах комисс маань нэг мэдээлэл нэг зэрэг цэг юмд өгч байна л дээ. Одоо ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй гэж тийм мэдээлэл өгч байна. Энэ яг одоо өчтөрийн хувьд гэх юм бол над руу яг наадам зохион байгуулах хорооноос над руу одоо бүх хөгчүүдийн шинжилгээний хариу ирсэн гэж одоо хариу өгсөн байгаа. Тэгээд одоо нэг хоёр бүх одоо энэ ямарсан ширгээсийн асуудалтай байгаа юм шиг байна. Тэгээд одоо энэ тал дээр одоо энийг одоо маш даруйхан тэгээд одоо зарлаач гэж одоо наадам зохион байгуулах комисс болон шадар сайдаас хүсэж байна. Тэгээд за гэж. За би нэг анх удаа нэг лайв хийж үзэж байна. Сурж байна анх удаа. Тасоос явж. Юу юм бэ? Аках цааж юу? Оо баяр наадам сайхан болж байна. Акаач энэ би өстө тэнэг гэж байгаа. Чи юугаар тэнэг айгүй. За ингээд та бүхэн маань одоо ямар нэгэн сэргээ шинжилгээний хариу бол ирсэн байгаа. Бүх хөгчүүд одоо ингээд мэдээллийг өгсөн байгаа шүү. Наадам зохион байгуулах хорооноос бүх хөгчүүд өцтөр бүх одоо шүүгийн 16 бүхэд бүгдэнд нь мэдээлэл өгсөн байгаа.